Манай улсын нийслэл газар зүйн байршил хүн амын амьдралын хэв маяг, цагуурын эрс тэрс нөхцөл байдал зэргээс шалтгаалan агаарын хамгийн их бохирдолтой хотуудын тоонд багтаж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн мэдээлжгүйгээр жилийн хамгийн хүйтэн өдөр PM2.5 бохирдлын өдрийн дундаж шометр 687 микрограмм хүрч байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөж буй аюулгүй түвшнээс 27 дахин их байна. Агаарын бохирдол дахь хэлхязгаар гэж үгүй. Бохирдсан агаар хот суурин, бүс нутаг, улс орны хэлхязгаарт баригдахгүйгээр хүн бүрийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөргөнөлөө үзүүлж байна. Иймд дэлхийн нийтээр иргэн бүрд өөрсдийн амьдралын хэмнэл, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг өөрчилж, байгальд илүү ээлтэй, нөөцийн хэмнэлттэй нар салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүч зэрэг ногоон технологиг төлхөө ашиглах санаачлагд нэгдэх шаардлагатай. Монгол Улсын засгийн газрын зүгээс ч тодорхой үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Үүний нэгэн жишээ нь айл өрхийн яндан албан байгууллагын уурын зуухыг халж, халаалт дулааны шинийн нууц технологиудыг нэвтрүүлж, агаар орчны бохирдлыг бууруулж байна. Ингэж халаалтын системээ шинжилж, дулаан алдаглаа багасгасан байгууллагад эерэг үр дүнгууд гарч эхлээд байна. Халаалтын системээ шинжилсэн байгууллагын нэг болох Улаанбаатар хотын агаарын бохирдолтой бүсэд байрлаж буй 38 дугаар цэцэрлэгийн халаалтын шийдэлтэд танилцъя. Маш дулаахан болсон. Нүүс төлдөг байх чинь нөгөө нүүсийг бид нэ зах зээлээсээ худалдаж аваад цэвдэгтэй цэвдэггүйгээ янз бүрийн нүүс таардаг. Тэгээ зарим сардаа сайхан, зарим сардаа нөгөө цэвдэгтэй нүүс таарчвал бас энэ том талбай хоёр уран зур халаахт хүндрэлтэй. Тэгээ утаа тордог ихтэй нүүс үнс их гардаг. Тэгээ 3 галчтай. 3 галч чинь 24 цагаар ажиллана. Тэгээд нөгөө илүү цаг цалин тэгээд бид нөгөө үнс чинь 2 уурын зөвхний үнс бол сарда 2-3 ачуулаад ингээ хогны мөнгө зэргээр агуулад одоо л ингээ цахилгаанаар халаад халаалтынхаа мөнгө бол яг урд одоо нүүс төлдөг байхаасаа 1.5-аас 2 сая төгрөгийн ашигтай хэмнэлттэй л ажиллаж байгаа. Цэцэрлэгийн хувьд халаалтын шийдлээ өөрчилснөөр механик ажиллагаа эрс багсаж, эдийн засгийн хэмнэлт хийсэн тухай амар заяа эрхлэгч ярьлаа. Агаарын бохирдлын эсрэг цахилгаан халаалт сонгож буй өрх аж ахуйн нэгжүүдэд нэгэн дүүрэл байдаг нь өртөг өндөр гэх мэдээлэл. Гэвч цахилгаан халаалт сонгосон бол дулаан алдаглаа бууруулах нь хамгийн чухал. Хэдийгээр гэр хороололд байрлалтайч цахилгаан халаалт сонгосноор хүрээлэн буй орчин болон цэцэрлэгийн хүүхдүүд, багш ажилчдын хувьд эрүүл мэндийн асар их хөрөнгө оруулалт болсон гэсэн үг. Цахилгаан халаалтын бас нэг давуу тал нь ухаалаг тохиргоо болон аюулгүй ажиллагаа маш өндөр. Тэгээд манайх 17 онд дулаалгын засвар авчаад 18 онд бас Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 89 сая төгрөгийн дулаалгын засвар авсан. Тийм болохоор одоо ингээд нөгөө цахилгаан халаалт маань бүс сайхан үр дүнтэй болсон. Цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанар сайжирч, тоосон зэрэггүй болж, дулааны хэмийг нэгэн жигд барих боломжтой болжээ. Ингэснээр хүүхдүүд анги бүлэгтээ зузаан хувцаслаж, хөдөлгөөнөө хязгаарлуулахгүй. Хэд халуун хүйтэн агаарын өөрчлөлтөөс шалтгаалсан ханид томоогийн өвчлөл хайрцангуй буурсан байна. Цэцэрлэгийн халаалтын шийдлийг өөрчилснөөр эцэг их асар хамгаалагч нарч сэтгэл хангалуун байх болсон байна. Юугаар нэг халж байгаа болохоор яг бохор байсан. Нөгөө уурын нүүрсээр байж байгаа болохоор өдөөс хүнд харагдахгүй шаардсан чинь зөндөө ш. Тэгээд нөгөө хүүхд чинь хамар нарманд чинь янз бүрийн юм одоо нэг ингээл хамар болчихдээ. Бид чинь нүүр төлгөлдөгчтэй юм чи хүүхд чинь тийм л дээ ш. Охин бол хамар үлдэрэн тэгэл өрдөөсөө хөөтөн шүү дээ. Тэошнаас л ер нь тэгэл ханаа тамаа өрдөж тасардаггүй байсан. Одоо зэдэр бол өрдөөсөө тийм байхгүй. Хичээлдээ яг явал өөрөө их дуртай. Энэ дулаан орчинд байгаалгаар хүүхэд өрдөөсөө их дуртай. Одоо манай зээч болохоор дов дулаахан. Тэгээд дулаан орчинд хүүхдүүдтэйгээ их гоё тохиолдог болохоор эцэлхий их айгуу дуртай. Өглөө босвол эмээцэлхтэй гэж бодож. Түүхийн нүүрс төлж халдаг байсан 2 чуурын зуухыг халсан 38 дугаар цэцэрлэгийн хувьд одоо цахилгаанаар халж, нүүрс хүчлийн хий ялгаруулахгүй байгальд ээлтэй болсны дээр агаарыг хуурайшуулахгүй, тоосчлт үнэр үүсгэхгүй хүүхдүүдэд таатай орчин бүрдүүлж, халаалтын хэмээ тохируулж, өрөө таслааг жигд дулаан байлгаснаар хүүхдийн өвчлөлж багасж, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо улам бүр нэмэгдэх болсон байна. Үүнтэй нэг адилаар албан байгууллагууд цаашид халаалтын системээ байгальд орчинд ээлтэй байдлаар шийдвэрлэх, айл гэр өрхүүдж халаалт болон дулаалгаа шинэ дэвшилтэд ногоон технологиор өөрчлөх боломж бий. Үүний тулд шинэ технологиг нэвтрүүлж, агаар орчны бохирдлыг бууруулах ажилд дэмжлэг үзүүлж, засгийн газар, байгаль орчин аял жуулчлалын яамнаас ногоон зээлийг санаачилж, арилжааны банкуд хамтран ажиллах уулсныг иргэд айл өрх аж ахуйн нэгжүүд ашиглаж, цэвэр технологиг хэрэглэж
цэвэр орчныг бүрдүүлээсэй.